хэрэгжих боломжтой нэгэн бүтээл санааг дараагийн зохион бүтээгч та бүхэнд танилцуулах юм байнамаа. Хувийн дугаар TG16 Чулуунбаяр байна. Тэгээд би болохоор өмнө нь болохоор 2014 онд залуу зохион бүтээгч нэвтрүүлэл анх удаага орж исэн. Тэгээд анх удаага орохдоо айр өвлөгч гэдэг санаагаар орж байгаа. Тэгээд эхний шатанда хасагдсан байгаа. Тэгээд тэр бүтээл гэхдээ орхиогүй. Цааш нь өшөө хөгжүүлээд ажилуулад одоо сумын хааны 2-3 айлд бас хэрэгцээнд нь өгсөн. Тиймэрхүү юм бас болсон. Тэгээд энэ жил болохоор 2016 оны залуу зохион бүтээгчд болохоор арьс элдэгч бүтээлээр одоо оролцох гэж ирсэн байна. За ингээд 3 минутын хугацаанд амжилт бүтээл санаагаа танилцуулнаа. Миний бүтээлийн ерөнхийдөө одоо харагдах байдал нь бол ийм байгаа. Тэгээд энэ их суур их бий. Тэгээд энэ суурин дээр болохоор моторын тусламжтайгаар энэ гол иргэн. Одоо гол эргээд одоо энэ гол дээр болохоор одоо 3 хууль байгаа. Хууль дээр нь болохоор ирнүүд хийдэг. Одоо арьсыг илтгэхэд одоо Монгол одоо нөгөө уламжлалын дагуу одоо эхлээд нухаад сунгаад сайхан халаагаад тэгээд дараа нь нөгөө хянгардахад одоо нөгөө нэг сайн нухдаг штэ. Тэгээд гуравт нь болохоор арьсыг нөгөө хөрсийг хусах. Тийм дараалалаар явдсан юм билээ. Тэгээд тэрийг болохоор би одоо 3 ир оруулж тэгж хийсэн байгаа. Тэгээд эхний ир нь болохоор арьсыгаа сайхан ингээд сунгаад сайхан халаач нь, хоёр дахь ир нь болохоор сайхан нухаад ингээд зөөллөөд, гурав дахь ир нь болохоор сайхан хусаад ингээд арьс үйл болно. Миний энэ битүүл нь болохоор гол одоо давуу тал гэх юм одоо гол одоо хурууны маш зөөлөх шүү дээ. Одоо дэвтэ гараад ирсэн болохоор тэр болохоор ширүүн яах юм бол одоо урагдаад яах магадaltaй учраас гол юу нь болохоор одоо энэ давцсан ингээд одоо энэ гişгүүрийн тусламжтай ингээд дээш доош хөдлөн. Давцсан дээр болохоор зузаан зөөлөвч байна. Зөөлөвч нь тийм одоо порлон байна. Тэгээ порлон дээр нь болохоор арьстайхоор одоо дээрээс нь одоо илж явахад одоо арьс бас хатуу юм дээр болохоор цоорч гол байгаа учраас одоо тийм хэлсэн. Тэгээд энэ гол одоо ерөнхий одоо гол санаа нь болохоор энэ ерөөсөө л энэ педалн дээр гисгэл хүн ерөөсөө одоо 50 см-ийн хэмжээтэй им төхөөрөмж жоохон урд суугаад энэ педалн дээр гисгэл одоо дээш доошоо ингээд тааруулаад одоо арьс чинь одоо нэмгэн зузаан гэл янз бүр байгаа. Тэгэл дээш доош нь ингээд гүйлгээд илтгэхээр одоо арьсыг өөрөө гой тааруулж одоо янзын гой илж болж байгаа. Тэгээд энэ цаатлын педалд болохоор хүн шууд одоо гიშгэнгүүд ажиллаад хүлээ авангуу шууд унтарна. Тэгээд би болохоор энийг болохоор бас олон янзаар бас өөрөө туршаад хийгээд үзсэн. Тэгээд би бас энийг бүр хөдлөхгүй ингээд хийж үзсэн чинь бас хөдлөхгүй болохоор ингээд одоо нэмхэн арьсан цоороод зузаан арьс нь одоо сайн илтгэхгүй ч юм уу тиймэрхүү судаллууд гарч ирсэн болохоор би одоо энийг хөдөлдөг хийвэл илүү бас гоё болох юм байна. Илүү яг арьсаа илтгэхэд илүү тохиромжтой болох юм байна гэдэг үднээс энийг ингэж хөдөлдөг хийгээд одоо тэгээд энэ суур мотор хэсэг бол ерөөсө хөдлөхгүй. Энэ мотор нь болохоор нэг хүчтэй мотороос ерөнхийдөө зөөлхийн хэрэгэлтэй л хийж байгаа. Энэ бол энэ төрлийн төхөөрөмжүүдтэй ерөнхийдөө харьцуулж үзсэн үү те? Би ерөнхийдөө харсан. Харсан уу? Харсан. Тэгээд бас нэг том хэмжээтэй байд юм билээ. Одоо бүр том арьс илтгэхэд одоо үйлдвэрийн маягтай гэх юм уу? Тийм байд юм билээ. Миний энэ болохоор ерөөсөө л жижигхэн авсаархан. Тэгээд бас одоо ингээд айл өрхөд хэрэгж болдог. Тайлаад одоо ингээд бас хайрцаглаа тавьчих боломжтой, угсраад арьсаа илтгэх боломжтой тийм бил. Тийм. Ер нь бол Монголд одоо яг манай шүтээсийн харьяа тэр хөнгөн үйлдвэр судалгаа хөгжлийн хүрээлэн гэж уушнарсан. Одоо нэр нь бас өөрчлөгдсөн байх. Тэнд ерөнхийдөө юм өрхийн аж ахуйн зорилтоор иймэрхүү тоног төхөөрөмжүүд хийгдээ. Тэрийг бас бас харьцуулт хийж энэ бүтээлээ хөгжүүлэхийг би санал болгож байна. Миний зүгээс одоо өмнө харж ирсэн арьс илжсэн машинууд харцгаа чиний хувьд тэр тавцанг торлоонд нэг гэдгийг сонсоод би бас гайхаад байж байна л да. Би торлондоо ялцыг бол харж байгаагүй. Ерөөсөө арьсанд ороод одоо зөөлөвчл хийж өгч байгаа л гэсэн үг. Зөөлөгч тусмаа хутганд аюултай юм шүү. Хутгатаа чи ерөнхийдөө тэр чинь хамаа явуучих юм шүү. Ерөнхийдөө одоо арьсыг махалдаг хэсэг байгаа шүү дээ, тий? Тэгж хамахгүй. Ерөөсөө арьсыг бол ингээд дээр нь тавьчихад манай төхөөрөмж бол ажиллахаараа арьсыгаа цааш нь ингэж хумж орохгүй байгаа байхгүй. Өөдөөс ингэж одоо арьсаа ингээд тойруулаад татаал илтгэх боломжтой. Ерөөсөө тилээд татаа шүү дээ, тий? Дээрээс нэг хуссан маягаар иргэн мэт. Хусж илтэн. Хамгийн сүүлд одоо нөгөө хусалт илтэх. Одоо чи наадхаа ер нь бол агаар миний л өнөөдөр хүртэл үзэжсэн юун дотор бол тийм юм порлонтой эцгийг би хараагүй болгор үнэхээр ялангуяа дээр махалж байгаа тэр хутга бол ерөөсөө аваад явчих ш. Тэгээ хутгийнхаа ир гэдгийг чи бас яаж хийх гэж байгаа ч сонь байна. Ер нь бол арьсны зорилттой 90 40 албаар яг тракторын одоо нэг дугууны хээ шиг ийм барилт байдаг ш.
Ягаад ийм байралтай гэдгийг мэдгүй шалтгаан нь. Юу нөгөө гол нь нөгөө тэлцэл Тийм үү? дандаа айлтгах хэрэгтэй. Тэгэхээр тэр хутганы байрал энэ чинь тийм байгаа. Тэгэхээр Аа. энийг чи металлын боловсруулалтан дээр бас яаж гаргаж ирэх чинь бас надад сонирн байна л да. Өөрөөр хэлбэл би одоо яг энэ хийцийг манад яг тэр трактор шиг ингэж эргэлтийн дундаас тэлэлтээс гадна давхар хусж байгаа юм хийхэд бас нэлээд хүнд байдаг байхгүй металл хийц тал боловсруулалт талаас. Тэгэхээр харин эргэлтээс гадна одоо ингээд одоо тэлж гад хусаад тийм хоёр хэрэг бол давхар одоо ингэ хийхэд бол маш хэцүү. Тэгээд би болохоор тэрийн нөгөө нэг одоо манай ирж одоо аавд солигддог. Одоо болтоор боогод одоо эхлээд сайхан нөгөө нэг сунгаад одоо сайхан халаадаг ирээ хийгээд арьсаа сайхан ингэ сунгах чинь. Тийм учраас би тэгээд дараа нь болохоор арьсыг сайхан сунгаад халаагаад тэлцсэний дараа нөгөө хусдаг ирээрээ сайхан хөрсийг усаад ингээ арьс нь бол ерөнхийдөө бэлэн бол. Тий. Миний зүгээс чамайг яг энийг бүр хийхээсэй гэж хүсэж байгаа учраас хамгийн гол миний болгоомжлуулах гэдэг зүйл бол ялангуяа тэр эргэлтийн бие дээр байгаа хутгийг сольдог юм чинь чи эргүүлд бихэл боогод солино гэдэг чинь авдаг салдаг болох гэдэг шүү дээ. Энэ дээр маш сайн анхаараа. Тийм наа чи аюул усад талаас ч сайхтрах эргэлтийн бие дээр юм бихлэгж байгаа гэдгийг бас анхаараа тий. Сайн хутганы эзэг ч гэсэн би чамд анхааруулж хэлээд байгаа юм учиртай юм шүү. Ер нь тэгээ бусад яг энэ төрлийн төхөөрөмжтэй бас харьцуул сайн. Тэгээ эрдний чинь эрэнд ч гэсэн бас их учраад тэр налдын өнцөг энэ төр бол маш их чухал тавигд байна шүү. Тэр болгоныг бас анхаарч бүтээлээ хөгжүүлээрэй гэж хүсье. За. Баярлаа. Бүтээлээ томруулж болохгүй юу? Үгүй хуудаг зүгээр. Тэгэд айл одоо жишээ нь хамаатан садан дундаа хэрглэждэг тийм ээ. Тэ тиймэрхүү байдлаар хэрглэж болохгүй юу? Энийг хамаасан саданд хэрэглэж болно шүү дээ. Бүтээлээ томруулах одоо 50-ыг харьцан 50-аас илүү том байж болохгүй юу? Үгүй 50 харьцан 50 биш байхгүй. Зүгээр яг бүтээл хамаа өндөрлөл ерөөсөө 50 см байхгүй юу? Одоо доотлын суураас одоо мотор өндөрлөл гэдэг нь үү? Тэрнээс бол урт давцсан жоохон томруулаад одоо нөгөө гол молоо жоохон уртцгаад бас өөр том арьс илдэх тиймэрхүү юм цаашаа хийж болно шүү. Болно. Хөдөө аж ахуйн сургуулийн багш Эрдэнэ сайхан эрг гэдэг нь юу юм бэ? Төмөр эрг. Эрийг болохоор би юугаар хийчихэд байгаа. Нөгөө эрдгэртэй төмөр үүдэн штэ. Арматурын төмөр. Тэгээ арматурын төмрөөр ер нь тийм нухах моххыг хийж байгаа. Арматурын төмөр болохоор юу яг тохиромжтой болж байгаа арматурын төмөр байгаа байхгүй. Ягаад гэвэл хурны арьс маш зөөлхөн болохоор бас том тийм одоо нухахаар тийм хийж болохгүй. Одоо жижигхэн эрслээстэй болохоор арьсыг бол нөгөө нимхэн арьсыг бол их гоё илдэж. Маш эмзэг учраас ингэж гараар маш эмзэг учраас гараар илдэж яхад харахад ингээд ийм хатцсан хар мод бүрүүсрэх юмар л ингээд татчихэд юм биш шүү дээ. Тэгэхээр наад чинь бүр мотор цахилгаан мотортой байж арматурын төмөр хийчихээр арай болохгүй хаа. Тэрэндээ 3 ширхэг дээр тийм хатцсан хар мод ч юм уу тийм зүйл хийчихвэл юу зүгээр болов уу. Би харин өөрөө би бүр хийгээд туршаад би ингээ болцсон байгаа байхгүй. Үзье дараагийн. За үзье гэж байна. Ингээд шүүгчдийн үнэлгээ гацааг ирсэн. Болоодор шүүгч аль хэдийнэ 1 ногоон гэрлийг дарсан байна. 2 ногоон гэрэл, 3 ногоон гэрэл. За амжилт хүсье. Тэгээ би одоо нэг айр бүлэгч би одоо 14 онд хасагдчихсан. Тэгээ Болоодор шүүгч би нэг одоо бүлүүрийнхаа доотлыг юм жоохон зузаан. Тэгээ айргандаа жоохон суудсан хийцэн байсан байхгүй. Тэгээ тэрийг болохоор би одоо хийцэн байгаа нь болохоор одоо ийм салаа одоо 4 салаа юм тустай бүлүүрнэ. Тэгээд ингээд доошоо ингээд бүлэгтээ ингээд салдаг. Одоо салж ингээд бүлдэг. Дээшээ гарахтаа ингээд хумдаг хийсэн байхгүй. 2 дугаар шатанд аваад ирээрээ. Тэгэхээр тэр болохоор 2 дугаар шатанда би бичлэг хийгээд бүгдэнд нь сонирхолж үзүүлэе гэж бодож байгаа. За. Нэг л хатуу байна шүү. За амжилт хүсье. За баярлалаа. За ингээд нэвтрүүлэгт ороо гараад ирлээ. Эхний шатандаа тэмцэлээ. Сэтгэл маш өндөр байна. Тэгээд миний санаа болохоор шүүгч нарт бас гайгүй таалагдсан юм шиг байна. Тэгээд Болоодор шүүгч 90 дээр анхаараа гэсэн бас ганц нэг санаулах зөвлөмжүүд өгсөн. Тэрийг бүтээл дээр сайн тусгана. Тэгээд 2 дугаар шатанда илүү амжилттай бүтээлээ илүү шүүгч нарын хэлсэн одоо санал бодлыг илүү тусгаад илүү хүлээж аваад тийм бүтээлээ илүү сайжруулад хийхийг зорж байна.